Эрүүл байна уу? Эм цумья байна. Тэгэхээр хаврын тэргүүн сар гарсантай холбогдуулан монголчуудын хувьд бол цагаан сарыг өргөн дэлгэр жил болгон тэмдэглэлээр ирсэн. Цагаан сар болохтой холбогдуулан бид нар хоол хүнсэндээ бууз, ууц гэмиг хансан өг тос баялаг хүнсийг бол их хэрэгэлдэг. Тэгэхээр энэ хансан өг тос цуснд одоо өндөр, тогтмол өндөр байх нь одоо бидний эд эрхтэнд очиж байгаа артерийн судасны хатуурах, хүндрэх эрсдлийг бол нэмэгдүүлдэг гэсэн. Өөрөөр хэлбэл зүрхийг тижээдэг судсыг бид нар титэм судас гэж нэрлэдэг. Энэ маань зүрхэн цусан хангамж аваачдаг судас. Бид нар одоо өг тосыг замраагүй тогтмол одоо их хэмжээгээр хэрэглэхэд одоо цуснд өг тос их хэмжээгээр ихсч улмаар энэ судасны одоо хатуурал үүсгэхэд одоо эрчимжүүлэхэд эрсдлийг бол нэмэгдүүлдэг. Ийм учраас одоо хаяа бид нар өг тостой хоолыг хориглож хаяа одоо ороо хоол идэхгүй мацаг барих нь бас энэ цусан төхөө өг тос буурахад бас дэмтэй байдаг. Тийм учраас бид нар одоо хоол хүнсэндээ бууз, ууцыг хэтрүүлэн хэрэгэлсэн бол хаяа хоол идэхгүй тараг уух юм уу хөнгөн зууш байдлаар хооллож сурах нь бол хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл цусан төхөө өг тос хэвийн хэмжээнд орно гэдэг маань судас хатуурах эрсдэл тэр хэмжээгээр багасдаг. Тийм учраас Монгол хүн 80 насны Монгол аа бүр тэтгэврт гарыг